Outfitters брендийн Big Fry Blend Chocolate Big Fry уургийг одоо шидэж лайн дамар утасны балансыг тааруулах гэж ирсэн байна. За миний одоо энэ хэрэгжилж байгаа BC Big Fry уургуул 12 feet лайны 9 feet-ийн тул маскинд зориулсан юм уурга байгаа. Ер нь бол маскын загасчлал, цухаан загасчлалын уурганууд монголчууд бидний хэрэглээнд их таардаг. Тэгээд яг энэ загас энэ уургандаа таарсан, лайнда таарсан 11 нэмэх хэмжээтэй дамбар нийтдээ 540 грам жинтэй лайнуудыг хийгээд одоо шийдэж байна. Үзүүр дээр буюу нэлээд том хэмжээтэй Чернобыль скурл байгаа. Чернобыль скурлыг манайх их хэрэгэлдэг болох дээр хэмжээг нь мэднэ. Энэ бол 2 мм-ийн диаметртэй том хөөсөнцөр дээр ороосон юм. Хүнд гэж хэлж болохоор үгүй шаамаа. Энэ 12 онд анх 12 feet лайны уурга авч хэрэгжилж ирснээс хойш одоо ийм даацын нэг гарын уургаар шидээгүү удсан байна. Энэ голын эргийн бургас ойрхон бага болох дээр хартаа сааттай болох дээр голын дагуу каст хийж бодлоо. Их уул нь их гоё хөнгөн шидэхэд хялбархан ийм уурга. Ерөнхийдөө нэг 20 метрийг бол нэг гисгээл шидэж болж байна. Яг их хөнгөн өгөөштэй бол 2 гарын шидэлт хийж болохоор юм байна. Нэг асуудал нь одоо шидэж байгаа өгөөш маань нэлээд авар хэмжээтэй өгөөш байгаа. Даац ихтэй уурганууд давуу тал нь жижиг өгөөшийг хол шиднэ. Том өгөөшийг дундын ур чадвараас шалтгаалаад дундын бол алсын зайд шидэх боломж олгодог. Их амархан нэг ерөөсө бүтэн шидэлтийгээ шидэхэд ингээл 20 метр их таатай нөхцөл завин дээрээс эсвэл задгай ирэг дээрээс бурусгүй задгай ирэг дээрээс бол нэлийн хол лайны дуустал шидэх тийм боломжтой юм байна. За энд нэг жоохон бурусны чөлөө байна. Энэ чөлөөг тааруулаад гарынхаа бэккастер гол руугаа шидэж үзье. За ингээд гол тос нэлээ үүртэй оруулах тэр каст их сайхан өргөн байна. Ерөнхийдөө бол ийм 5 номерын далайн загасчлалын дээгэн дээр ороосон энэ Чернобыль скурл потрыг бол маш хөнгөнөр 20 метр орчим бол шидэж байна.
бас яг энэ чөлөөг ашиглаад бас шидэж үзье. Жохон зэнэттэй. Анаг 15 хараад. Олон жил нэг гарын даацын ургаас шидэг болох төр. Жохон мартагдсан. Техникүүд мартагдсан байна. Яг ийм мэжбүрлийг нэг танил залуу маань хөдөлтөж авсан байгаа. Тэр залуутай ямар ч асуудалгүй юм биш үү? Монголын хаач ямар ч гол дээр очиод загасчилж болох юм биш үү гэдгийг. Энэ ташранд хэлье.